компани байна. Компани байна, хоёулаа очие гэдэг. Тэгэхэд би эхнийх хэвээр их хөрч хийдэг байсан. Би өөрөө бага хэмжээний мэрэгчлээ. Тэгээд санаандгүй тэгээ очижсэн. Тэгээ очиход бол тэнд маш их хүмүүс очролцсон, бүр ингээд дэлгүүрт очролж байгаа юм шиг ингээд амар урт ингээд очр байсан. Тэгээ бараг хэдэн цаг очролж байгаад нөгөө $20,000 өгдөг юм байна. Тэгээд өгчөөд тэгэл байжсэн. Тэгэл дараа нь мартцсан тэрийгээ. Тэгэл найзаасаа битээр ярьсан. Нөгөө нэг $20,000 чи юу болсон бэ гэсэн чи мэдэхгүй. Чимээгүй л штэ. Тэгээ битээр гайхал одоо юм байдгийн бах таа гэл. Тэгэд л анх одоо нөгөө Монголд одоо тэр мөнгө угаах систем одоогоор ярих юм бол одоо бүр айгуу тийм юу болцсон л доо coin wine гэл бүр одоо ингээд бүр өргөн тийм нэртэй болцсон байгаа шүү дээ. Тэгээд ямар ч бараа бүтээгдэхүүн байхгүй зөвхөн мөнгө өгчдөг ийм газар. Тэгээд яажсэн. Тэгээд дараа нь болохоор яасан гэсэн чинь манай нөгөө найз чинь бас л дахиад хүүе найзаа энд нэг Германы нэг компани ороод ирсэн байна. Сүлжээний компани айгуу гоё сургалт хийн гэж байна. Би ялагч гэсэн сургалт хийн гэж байна. Хоёулаа орох уу гэж намайг. Тэгэхээр за тэгээгээл тэр үчинд өнгөж сойр гарсан залуухан байсан юм чи ер нь л нэг юм одоо суралцахыг сонирхолтой. Тэгээ очиж суусан чинь Германы тэр нөгөө компаниас тэгээд яг сүлжээний тийм компани анх удаа л одоо сүлжээ гэдэг юм яа сонсож байгаа шүү дээ. Тэгээд тэр сургалтанд ороод ингээд суусан чинь үнэхээр өстой нэрээ гоё сургалт байсан. Тэгэл бараг л ер нь би одоо өөрийгөө одоо олох ч гэдэг юм уу, ер нь хүн амжилтанд хүрэл яадаг юм гэдэг ч юм уу, ер нь л их гоё тийм одоо сэтгэл санаа маш гоё басан тийм гоё сургалт. Тэгээд тэр компанид элсэж орж исэн. Тэгээд $300,000 орж исэн тэр анх. Тэгэхэд бас л тэр одоо нөгөө нэг ийм пирамид байсан юм шиг байгаа. 3 гараар ороод $900,000 орчихсон. Тэгэл нэг сар сургалтанд нь суучаал амар гоё хөглөгчөөл. Тэгэл нөгөө амралтаа авсан байсан. Тэгэл эргээл ажилдаа орсон. Тэгэл эргээл ажилдаа орохоор чинь мэдээж нөгөө одоо нэг сурсан мэдсэн юм мартаал. Тэгээд тэндээс нэг $25,000 цалин авсан байдгийг. Худалдаа хөгжлийн банкнд тийм цалин орсон байдаг байхгүй юу. Тэгэл өнгөрсөн. Тэгээд дараа нь яасан гэсэн чинь манай ах зөрийнд Солонгост амьдардаг байсан. Тэгээд Солонгост амьдарч байгаад надад миний дөө нэг ийм одоо бүтээгдэхүүнтэй нэг ийм компани байна. Хорхоо ус гэдэг маш сайн бүтээгдэхүүнтэй. Миний дөө тэр бүтээгдэхүүнийг аваад тэр ажлыг хий. Айгу бүтээгдэхүүн үнэхээр сайн байна. Агч хоёр нь авч хэрэглээд үнэхээр үр дүнтэй байна гэдэг над $500,000 явуулж исэн байхгүй юу. Тэгээ би ингээ очиод ингээ үзсэн чинь дандаа настай хүмүүс суудсан байсан тийм. Тэгэл би ингээ гаднаас нь харчаад за эн чинь ерөөсөө настай хүмүүс л хийдэг ажил гэж штэ. Залуу хүн нэгч байхгүй гээл. Тэгээд би гараа явчихсан байхгүй ерөөсөө юм сонсоогүй тэгэл гараа явчихсан. Тэгээд дараа нь би ингээд Солонгосын нэг компанид бас ажиллаж байсан. Тэгээд өдөрт бараг 200 хүнд ингээд лекц уншдаг, эрүүл мэндийн лекц уншдаг гэсэн. Тэгээд тэнд манай нэг найз хуршээ нэг айгуу гоё ажил яана чи энийг хийгээч гэд намайг тэхгүй. Тэгэхээр ямар ажил гэдгсэн чи ийм бүтээгдэхүүнтэй хийхгүй би хийхгүй. Сүлжээ гэхээр за наад чи ажил худлаа хийхгүй гэдгсэн чинь за чи тэгвэл над руу зүгээр чи өдөрт нэг 10 хүнийг явуулаад гээл тэгж намайг тэгэл за гээл тэгэл өдөрт би чинь 100 хүнтэй ажиллаж байгаа чи өдөрт нэг 10 хүнийг тэнд очиод таны хичээл сонсороо энэ тэр эрүүл мэндийн хичээл гээл тэгэл сонсгоол тэгэл нэг өдөр ирсэн чинь найз маань хөөе чам цалин гарсан гээл тэгж юм. Тэгэхээр бүр гайхал юу цалин гээл гэсэн чинь чи нөгөө нэг ингээл хүн явуулаад ингээл хийсэн штэ тэгэл ингээд цалин гарсан чи нэг сургалтын дээр суугаач гэд намайг тэгжээ. Тэгэл очоо суусан чинь сургалт нь бол айгу таалагдж байна. Тэгээд бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзлээ. Бүтээгдэхүүн ч гэсэн таалагдсан. Тэгээ ер нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн ер нь бол их сайн бүтээгдэхүүнтэй байсан. Тэгээ тэр маань болохоор одоо хорхоо ус гэдэг компаниэс нь л та. Одоо Монголд анх удаа сүлжээний одоо бизнесийг анх удаа оруулж ирсэн хүн Таштулам гэдэг одоо том одоо юм лидер эмэгтэй байсан. Одоо тэр ихч маань энэ компаниг оруулж ирсэн байсан. Тэгээд тэр компанид би ажиллаад тэгээд дараа нь одоо нөгөө тэр хорхоо уснаас бид нэр хоо гэдэг тийм компанид бид нар бүр ингээд багаар орсон.
зарцуулан лидертэйгээ багаараа орж ажилласан. Тэгээд тэр компанида бол би нэг 10 жил ажилласан байгаа. Тэгээ алмаз цолтой болсон. Тэгээд ер нь бол энэ ажил бол үнэхээр гоё ажил. Байнга одоо суралцдаг тий өөрийгөө хөгжүүлдэг ийм ажил байгаа. Тэгээд бид нэр ганцхан одоо бидний ажил бол одоо миний мэргэжил бол эмчтэй. Тэгээ эмч хүн бол одоо бас тэгэл эрүүл мэндийн талаар мэдлэгтэй, тэ жоохон мэдлэгтэй. Тэр дээрээ ингээд ашиглаад одоо би бас гоо сайханч тэ. Тэгээ ер нь эрүүл мэнд гоо сайхны компанид ажиллахад бол үнэхээр надад бол үнэхээр одоо сайн байсан. Тэгээд миний мэргэжил тийм учраас надад их ойр төтөнд байсан. За энэ ажлыг хийхдээ хүн болгон одоо юу яадаг? Одоо суралцдаг тий. Тэгээ анх эхлээд би ингээл хүмүүсийг уриал ингээл байсан чинь ер нь эхлээд бид нар та нар нөгөө нэрсийн жагсаалт гаргаа гэдэг багхгүй. Тэгээ нэрсийн жагсаалт эхлээл гаргаал ингээл байж байгаа л тэр нэрсийн жагсаалтаас хүмүүсээ эхлээл урьжсэн. Тэгээл ингээл уриал авчраал ингээл суулгаал ингэж яхад ерөөсөө хүмүүс маань их шийдвэр гаргаад ороод ирдгүү. Тэгээ гайхаал одоо энэ яагаад энэ хүмүүс орж ирэхгүй ингээд байгаа юм болоо гэж гайхал. Тэгэл бараг л нэг 100-аад хүн ирсэн байсан. Тэгэл хүн чинь яг спонсорол хардсан мэлээ. Тэгэл одоо нэг спонсор маань л одоо надтай ингээд сайн ажиллахгүй байгаа юм болоо. Надад ингээд сайн хэлж өгөхгүй байгаа юм болоо. Яагаад энэ хүн орохгүй байна гэж гайхал байсан. Тэгээ яасан ч удахгүй ABC-гийн сургалт гэдэг энэ сургалтанд суу гэж намайг тэгсэн. Би бүр ажилласаа чөлөө аваа сууж ирсэн. Тэр үед нөгөө төмөр замын нөгөө ТИФО совлын газар би бага юмч хийдэг байсан. Тэгэл ажилласаа чөлөө аваад энэ сургалтанд 3 өдрийн сургалтанд би сууж ирсэн. Тэгээ суугаал гараад ирсэн чинь өстө шал өөр болцсон. Нөгөө нэг орохгүй байсан хүмүүс маань бүгд ороод ирсэн. Тэгэхээр энэ сургалт гэдэг юм бол маш чухал байдаг. ABC-гийн сургалт гэдэг одоо тэр үед явагдчихсан энэ сургалт байгаа. Тэгээ энэ сургалт маань юу гэсэн үг вэ гэхээр одоо спонсор, одоо партнер, шинэ гишүүн гэдэг энэ 3 хүн одоо нийлж энэ ажлыг хийдэг ийм сургалт. Тэгэхээр одоо энэ сургалт маань бол яадгүй гэхээр одоо хүнээ яаж өөрөх вэ? Одоо тэгэл тэр болгоныг заадаг. Одоо эхнээс нь бүр одоо урилгын одоо хідэн хэлбэр байна тий, уцаар урих, одоо танилыг урих ч гэдэг юм уу, гуравдагчийг урих, эсвэл бас хуурамч урилга ч гэдэг юм уу, бас тийм байж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хуурамч урилга гэхээр би гайхчихсан байхгүй юу. Хуурамч урилга гэхээр ч одоо юу гэсэн үг юм бэ? Хотлоо ярьж болохгүй ш. Тэгэл ингээд тэгсэн чи яг нөгөө тухайн хүний одоо сонирхлын дагуу одоо хүмүүс жаахлаас сүлжээ гээл тэгэхээр л нөгөө анх чин тэр нөгөө шин санаа төгөөл нөгөө мөнгө угаах системээр анх тэр Монгол сүлжээ орж ижсэн болохоор хүмүүс сүлжээ гэхээр л байдаг байсан. Тэгэл үгүй энд айгуу гоё юм одоо нөгөө уран сайхны тоглолт концерт болох ч байна гэж урддаг ч юм уу тий. Тэгж уриал зарим хүмүүс тэгж одоо хүмүүсээ авчираад. Гэхдээ яг тэр сургалтын дээр л дараа нь яг гоё ингээд бас концерт одоо дуучид авчирал ингээд гоё концерт дуу дуулуулдаг. Тэгдэг. Тэгээ ийм одоо бас арга хэрэгэлдэг байсан бид нар. Тэгээд одоо энэ арга хэмжээнд дээр одоо суухдаа одоо яаж суух вэ гэж бас байж идэг. Одоо шинэ хүнээ хаанаа суулгах вэ гэдэг нь одоо 100 гарталтаа зүрхэн талдаа суулгах ч гэдэг юм уу те. За тэгээд одоо мэдээлэл явагдаж хахад одоо мэдээлэлд яаж оролцох вэ гээл те. Мэдээж бид нар хүнээ урьсан юм чинь мэдээж ингээл мэдээлэлд өөртөө анхааралтай сонсоод одоо алгаа ташдаг ч юм уу, толгоогоо догтдаг ч юм уу те. Ингээл айгүй идэвхтэй оролцох хэрэгтэй гэдэг юм лээ. Байдгийг. Тэгээд одоо тэр болгоныг ингээд суралцж ингэж хийж исэн. Тэгээд хамгийн гол нь одоо компани сургалт. Тэгээд дээрэс нь одоо хүн одоо компани сонгохдоо би бол анх сонгохдоо бол эрүүл мэнд гоо сайхан хоёулаа байдаг учраас энэ компаниг анх сонгочихсон. Одоо орхилемч анх эхлээд бол зүгээр одоо гоо сайхны компани гэж гарч ирж ирсэн шүү дээ. Тэгээ би орхилемт бас 1-2 удаа орж үзчихсэн л да. Тэгээ маркетинг нь үнэхээр надад бас хүнд байсан. Тэгээд компанид ажиллаад
одоо сургалт гэдэг юм маш чухал байсан учраас сургалтандаа маш их сууж ирсэн. Спонсорын үгэнд маш сайн ордог одоо даган дур гэдэг энэ бол Канадад бизнес ахгүй юу? Одоо би энэ даган дур гэдэг Канадад бизнес. Тэгэхээр одоо маш сайн суралцаал одоо даган дураагаал спонсор юу хийж гин яаж ин гэл одоо хичээл суувал хичээлд нь суугаал одоо тэгээ сургалтандаа сайн суугаал тэгэл бүх юм дураагаал хийгээд ах юм бол амжилттай ойрхон байдаг. Би бол тэгж боддог. Тий. За тэгээд манай Америкийн багийн гишүүд маань ч гэсэн маш мундаг ажиллаж байгаа. Тийм. Тэгээ одоо та бүхэндээ ч гэсэн одоо бас баяр хүргэе. Одоо хамгийн сүүлд одоо их тулам захирал маань группи 2 дахь группиг авлаа. Тий. Та бидний одоо хичээл зүтгэлтэй бүгд л одоо хичээсний үр дүнд одоо ийм одоо амжилтанд хүрж байна. Тэгээд хамгийн түрүүнд одоо спонсортоо би баярлалаа гэж хэлмээр байна. Өнөр жаргал спонсортоо, ариун жаргал спонсортоо. За тэгээд партнер нартайгаа бас нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ одоо бид бүгдийн одоо хүчин сэтгэл бүдээрэнгийнх нь чин сэтгэлээс одоо энэ одоо ажил маань амжилттай явагдаж байгаа. За тэгээд хамгийн нэгдүгээр би одоо юу хэлэх дуртай вэ гэхээр би энэ бизнесийг хайрын бизнес гэж хэлэх дуртай. Яагаад гэхээр одоо бид нартэй эрүүл мэнд, аз жаргал, одоо эд баялаг, одоо бүхий л юмыг биднэрт өгч байна те. За бидний ажил бол би хүмүүст хэлдэг. Хүмүүс одоо яг энэ одоо бизнесийг хийж үзээгүй ерөөсөө хүмүүс бол эхлээд бол жоохон би одоо хийж чадах болов би ярьж чадахгүй гэдэг. За би одоо хүн олж чадахгүй гэж ярьдаг, юм зарж чадахгүй гэж ярьдаг хүмүүс хөвчлэн. Тэгэхээр би юу гэж хэлдэг вэ гэхээр үгүй манай бизнес бол одоо ялангуяа манай компани бол манай энэ маркетинг бол ерөөсөө юм зарахгүй. Та зүгээр л багаар ажиллах ёстой. Багаар ингээд хаан толноор ингээд ажиллана гэж хэлдэг. За тэгэхээр нөгөө хүмүүс чинь яаж би хүн олох вэ гэж яриаддаг байхгүй. Яаж би хүн олох юм бэ? Би одоо хүн танихгүй штэ гэдэг юм уу гэдэг байхгүй. За тэгвэл та ухаан орсон цагаасаа хойш одоо тий цэцэрлэгийн наснасаа хойш одоо энэ нас хүртлээ тий мэдээж цэцэрлэгийн нас одоо сургуулийн нас оюутан нас тэгэл ажил тий тэгэл энэ нас хүртлээ одоо зөндөө л хүмүүсийг одоо хүмүүстэй танилцаж зөндөө хүмүүсийг таньдаг байгаа штэ. Тэгвэл та нэрсийн жагсаалт гаргачих зүгээр л таньдаг хүмүүсийг бичээдэй гэж хэлдэг байхгүй бичээдэй. Тэгжээд л одоо тэр хүмүүс дотроос нөгөө шүүлтүрэл бас хийдэг. Одоо яадгүй гэхээр одоо энэ хүн жишээ нь эрүүл мэнд сонирх тийм үү? Эсвэл одоо эдийн засаг те одоо сонирхдаг ч юм уу те маркетинг сонирх тийм үү гэдэг ингээ хоёр хуваацгаа хүний. Тэгээд спонсортай ингээд уулзахаасаа өмнө бас танилцуулчих. Энэ хүн одоо эрүүл мэнд сонирхоод байгаа шүүгүй спонсор чинь чамд эрүүл мэнд талаас нь илүү яриад өг. Энэ хүн маркетинг сонирхоод байгаа шүүгүй маркетингийн илүү төлхөө яриад өг. Тэр хүний сонирхлын дагуу ярьцгаар нөгөө хүн маань одоо сонирхсан юм яриад байгаа учраас тэр хүн чинь улам сонирхоод ороод ирдэг. Тэгээ бас ийм бас юу байдаг. Тэгээд маркетинга аягүй сайн ярьж өгөөд одоо эрүүл мэнд сонирхож байгаа бол эрүүл мэндээ сайн ярьж өгөөд ингээд хүмүүсээ ингээд юу яаж ингээд дотор нь ангилаад ингээд хүмүүсээ урьдаг байгаа. За тэгээд хүмүүс танихгүй гэдэг. Тэгэхээр танихгүй биш байхгүй юу зөндөө л хүн таньдаг байгаа. Тэгээд тэр хүмүүсээ ингээд нэрсийн жагсаалт ихлэ гаргаад тэгээд ер нь бол бидний ажил бол төлөвлөгөөтэй, зорилготой одоо нөгөө бид нар чи одоо залуу одоо хүүхд тахтаа маш их хүсэл мөрөөдөлтэй тэмүүлтэй байдаг штэ. Ингээд нас явах тусам хүний хүсэл мөрөөдөл багасаад идэг байна л да хүсэл мөрөөдөл нь. Тэгвэл бид нар яах вэ гэхээр одоо хүсэл мөрөөдлөө одоо энэ компанид орсноор бид нар улам их хүсэл мөрөөдөлтэй болж байгаа штэ. Тийм үстэй. Бидний хүсэл мөрөөдөл маш их агуу болж байгаа. Та хүсэл мөрөөдлөө зорилгоо маш том тавьж ич таны одоо хүсэл мөрөөдөл чинь маш томоо биелнэ. Одоо тэрийг л бол маш сайн хэлж өгөх хэрэгтэй байдаг. Тийм. Тэгээд одоо би энд анх одоо 2017 онд Солонгос улсад ирж исэн. Тэгээ анх ирж байхдаа энд бас нэг манай нэг таньдаг хүн бас намайг нэг хичээл суугаач гэх. Тэгээ очиж суусан чи бас нэг хүсэл мөрөөдлөө одоо бас бичдэг, зорилгоо бичдэг тийм хичээл суугаад би ингээ альбом хийжсэн байхгүй альбом. Тэгээ альбом ер нь хүн ингээд одоо ерөөсөө ингээд бичээд ингээд одоо зургаар ингээд альбом хийхэд тэр маш сайн биелт юм билээ. Тэгээ миний амьдрал тэр маш сайн биелсэн байгаа.
тий. Тэгээд би одоо бүр нөхрийнхөө зургийг хүртэл ингээд хийцээ. Тий. Би одоо ингээд хүнтэй одоо гэрлэн энд тий үнтэй сууна гэх тий. Бүр ингээд нөхрийнхөө зургийг хүртэл хийцэн байсан чи яа. Тэгэл яг тэргээрээ л ороод ирчихлээ. Тэгээд бид нар ч гэсэн одоо зургээд би спонсор та нарт дандаа хэлдэг. Америкийн баг дээр тий та нар зургаа сайн зураараа л гэдэг дээ штэ. Тэгэхээр энэ маш чухал ахгүй юу? Одоо та нар ингээл цолонд хүрэх ингээд зургаа одоо жишээ нь голд гэхэд л тий 5 сая PV хийн гээд одоо зургаа зураал ингээ өөрийнх нь одоо яг ингээ байгаа зургаа ихлэ зурчтیں۔ Дараа нь яг одоо яг хийх зургаа ингээ зурна. Тэгээ ингээд хоёр янзаар зурчдаг байхгүй юу? Тэгэл төлөвлөгөөгөө гаргана тий 7 хоногоор гаргаж болно, сараар гаргаж болно. За тэгээ жилээр гаргаж болно тий. Тэгээд цаашлбал хэдэн жилээр ч гаргаж болно штэ. Тэгээ миний одоо бас төлөвлөгөө байгаа л да. Одоо би болохоор ингээд бас төлөвлөгөө ингээд жилээр юугаар ингээд гаргацсан төлөвлөгөө байдгийг. Одоо жишээ нь одоо 2022 оны ажлын төлөвлөгөөгээ тэгээд одоо бүр ингээд цолоо бичээд одоо ингээд жишээ нь одоо өрөөби болоход одоо би одоо ямар одоо юу гэдэг өрөөби болох вэ гэхээр 22 одоо сапираар болох жишээний тий. Тэгэхээр одоо сапир болох хүмүүс чинь ямар хүмүүс вэ гэдэг. Одоо бид нар яах вэ гэхээр одоо ингээд баг команд бүрдээд ирэхээр баг команд дотроо одоо юу юм штэ. Одоо яг ингээд лидер болох хүмүүсээ бас ингэж хайж эхэлдэг байхгүй бид нар өөрсдөө. Яг ингээд за одоо манай одоо багийн юу одоо хамгийн одоо мундаг лидер одоо болох хүн хэн байна гэл тэр хүний чинь ингээл хайн штэ ингээл дурандаа л үзэн штэ. Тэгэл тэр хүнээ тэг гаргаж ирнэ тий. Тэгээд гаргаж ирээд тэгээд төлөвлөгөөнд тэр хүмүүсээ тусгаар ингээд тавьчихдаг байхгүй юу? Нэр устай нь ингээл тавьчихна. Би бол ингээл нэр устай нь тавьцсан. Одоо тэгэл энэ төлөвлөгөө яг ингээд биелэгдэл явж байна. Тий. Тэгээд тавьчихдаг байгаа. Тэгээд төлөвлөгөө гаргацгаар тэр одоо яг ингээд хүний нөгөө нэг харах юу чи айгүй сайн биелд юм байна л да. Тэгэхээр ингээд бичиж тэмдэглэж байхад маш чухал байдаг. Тийм. Тэгээд одоо жишээ нь одоо цолныхоо юуг бол одоо ингээд өдөр болго ингээд эмралд гэд би одоо ингээд бичээд идэв байхгүй. Эмралд гэж ингээд бичээд. Ингээд бичээд ахаар намайг нөгөө зөвхөн захирал харчаад чи одоо юу вэ? Чи одоо юу бах эмралд бичдэг. Ингээд бичээд ахаар энэ юу маш амархан биелдэг байхгүй юу? Ер нь бол тий. Тэгээд та нар ч гэсэн бүгдээрээ ингэж гоё тэмдэглэл хөтөлж ингэж гоё бичээрээ. Тий. Төлөвлөгөө маш чухал. Тэгээ ямар ч төлөвлөгөөгүй ингээд цаасан дээр буулгахгүй ингээд байгаад ахаар ерөөсөө тэр хүний ажил явахгүй. Тэгэл байгаад ирдэг. Ер нь бол би бол яг өөрөөр ингээд хийгээ үтцсэн болохоор ингээд бичээд тэмдэглээд ахаар ажил маань ингээд аяандаа ингээд хийгээл явагдал яг ингээд тэгэл дараа нь тэрийг ингээд харж ахаар яг тэр хугацаанд яг л тэр юундаа ингээд биелэл явждаг байхгүй. Тийм. Тэгэхээр би ингээд нэг хэсэг айгүй их ингээд зураг хардаг байсан л да. Нэг утсан дээрээ тий ундрах цагтлын тэр маань их ч юм одоо ямар сони юм бэ дандаа л ингээд зураг хараал. Ингээл дандаа л энэ моднууд хідэн моднуудаа хараад ах юм гээл намайг тэгдэг байсан. Тэгэхээр би ингээл нөгөө өдөр болгон хараад ахаар нөгөө миний нүдэнд одоо энэ толгойд ингээд суучдаг байхгүй. Тэгээл одоо бидний ажил чинь бол юу штэ. Ер нь айгүй тийм одоо сэтгэм одоо нөгөө нэг юу хийх одоо юу гэдэг лээ хийсвэрээр ингэж бодох ажил ахгүй юу хийсвэрээр ингэж айгүй сайн бодож ич бидний ажил айгүй сайн явдаг тийм энэ ажил тийм учраас нөгөө хийсвэр сэтгэлгээг айгүй сайн хөгжүүлэх хэрэгтэй гэдэг бид нар за тэгээд хамгийн чухал юм маань бидний бас юу вэ гэхээр за ажлын төлөвлөгөө мөрөөдөл одоо юу зорилго мэдээж байна тий. За тэгээд бидний одоо сэтгэл зүй маш чухал гэдэг бас энэ ажил бидний сэтгэл зүй маш гоё ингээд одоо ийм эмоцтой айгүй гоё ингээд ийм байсан үед ажил айгүй сайн явна. Мэдээж бидний амьдрал мэдээж хүний амьдрал чинь янз бүр л байгаа штэ тий.
одоо сэтгэл зүйн ингээл нэг доош нэг дээш ингээл хэлбэлзэл байгаа. Тэгэхээр бид нар сэтгэл зүгөө яаж удирдах вэ гэхээр бясалгал гэдэг юм аягүй сайн хийх хэрэгтэй. Бясалгал гэдэг юм. За бид нар бясалгал гэхээр заавал нөгөө ингээд завил суугаад заавал ингээл нэг цаг гаргаад хийх ажил биш л дээ. Зөвхөн автобусан суугаад явж байхдаа ч гэсэн метрон суугаад явж байхдаа ч гэсэн бид нар ингээд суугаад явж идэг чимээгүй ингээл ингээд суугаад явж идэг. Тэгж байхдаа хүртэл бид нар бясалгалаа хийгээ явж болдог. Бясалгалаа хийгээ явж болдог. Бясалгалыг бол хаач хийж болно. Ийм ба. Тэгэхээр бидний сэтгэл зүй бидний одоо ингээд одоо бидний ганц одоо бид нар ч яг үедээ махан бие бол бид нар бол одоо мэдээж сайхан хувц өмсөөл ингээл сайхан хоол идэл ингээл тэжээгэл ингээл байгаа л да. Гэхдээ бидний одоо нөгөө сүнсэн бие одоо бидний дотор хүн гэж бас маш чухал зүйл байгаа. Тэр зүйлийг бид нар аягүй сайн удирдах ёстой. Тэр зүйлийг маш гоё одоо гэгээл тунгалаг байлгах ёстой. За тэгээд би анх компанитай учирчаад энэ одоо харьцуулан одоо энэ гоё зүйл бууж надад маш их таалагдчихсан. Яагаад тэгэхээр энэ маань бидний гэрлийн бие ааврыг маш сайхан цэвэрлж өгдөг тий. Маш гоё дүүргэж өгдөг. 20 минут цогхол таны гэрлэн бүрхүүл аавра чинь гоё дүүрэн болж ирдэг. Тэгэхээр бидний гэрлэн бүрхүүл аавра гэдэг маань одоо монголчлох юм бол бидний одоо хиймэр сүлд гэсэн үг шүү дээ тий. Хиймэр сүлд одоо сайн байна л гэсэн үг. Одоо бидний хиймэр сүлд сайн байх тусам бидний ажил үйлс одоо тий сайн байна. Мөнгө төгрөг айгуу сайн тогтно. Эрүүл мэнд сайн байна. Ингээд бүх юм сайн байна. Тэгэхээр би одоо энэ Zema компанитай учирсантаа маш их азтай одоо маш их баярлалдаг тий. Ариун жаргал спонсортой маш их баярлалдаг. Тэгээ одоо олон хүмүүсийг гоё эрүүл болгоод олон хүмүүсийг гоё одоо санхүүгийн эрхчлөөнд хүргээд одоо энэ ажлыг одоо би 15 дахь жилдээ л одоо энэ компанид ороод бол би 3 жил идэх чаа одоо 13 дахь жилдээ л хийж байна л да. 13 дахь жилдээ хийж байна. Тийм. Тэгээд одоо маркетингийнхаа даваа талыг ярих уу? Окей. За. За манай маркетингийн давуу тал нь бол маш гоё. Би анх одоо маркетингаас сонсоод орж ирж исэн. Тийм. За hybrid webinar гэдэг маань одоо MLM системийн одоо нэг хэлбэр. MLM системийн нэг хэлбэр. За hybrid webinar гэдэг маань олон үед шатлсан вебинарын систем. За одоо энэ MLM систем дотор одоо нэг үед олон үед матриц одоо шаталсан олон үед гээд одоо ингээд 4 янзын одоо энэ систем байдаг юм байна. Дэлхий дээр бол одоо 2 одоо янзын бол одоо энэ одоо MLM системийн компаниуд одоо хэрэгжилж байна. Нэг нь hybrid webinar, хоёр дахь нь болохоор hybrid шаталсан олон үед хоёр дахь нь бинарын систем гэж байгаа. Тий. За тэгэхээр манайх болохоор хоёрсан бинар буюу шаталсан олон үед системээр ажилладаг. Энэ маань маш одоо давуу талтай одоо маркетингийн систем байгаамаа. За тэгэхээр манайх болохоор одоо энэ ингээд доошоогоо одоо хоёр үеэр одоо эхний нэгдүгээр одоо үеийн одоо 1 2 гээд 2 гараар доошоогоо AB 2 гараар доошоо буудаг байгаа. Энэ болохоор энэ нарны цацраг гэдэг энэ одоо матрицын систем. Энэ нарны цацраг энэ нь болохоор яадаггүй гэхээр одоо тухайн надад л ашигтай болохоос одоо энэ одоо тойруулж одоо хийсэн хүмүүстэй бие биендээ ямар ч одоо хамааралгүй PV-нд одоо тооцогдохгүй. Манайх болохоор ингээд доошоогоо ингээд шатлаад явдаг учраас доошоогоо гүн рүүгээ ингээд шаталж явдаг учраас яг нь бие биендээ одоо доороосоо дээшээ ингээд бүх PV-нд бодогдож одоо цалин болж орж ирдэг тий. За энэ болохоор одоо тал B тал гээд одоо энэ тал нь одоо нэлээд одоо их урт байна шүү дээ. B тал нь болохоор богино гэдэг. Ингээд энэ болохоор
манайх байршлын үед одоо энэ нэг тал нь одоо хязгааргүй явах юм одоо боломжтой. Миний одоо урдны ажиллаж байсан компани болохоор яадаг вэ гэхээр одоо бинарын систем буюу циклээр хязгаарсан бинарын системээр ажилладаг байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 72 болонгууд одоо нэг цикл гэж үзэл шууд 0-оос эхэлдэг. Ийм компанид би ажиллаж байсан. Тэгээд би нийтдээ энэ компанид 12 циклийн одоо ажил хийсэн байдаг. 12 цикл хийгээл алмаз гэдэг цол авдаг. Маргадаас эхэлдэг л дээ. Маргад сапер гэж эхэлдэг. Тэгээд 12 цикл ингүүд нэг одоо юун дээрээ одоо 7 юм юутэй л дээ дэлгүүртэй. Тэгээд эхний толгой дээр нэг цикл хийгээд 12 цикл хийгээд алмаз болдог байсан. За манайх бол яадгүй гэхээр нэг тал нь хязгааргүй явдаг. Давуу талтай. Байршлын үед те нэг тал нь хязгааргүй явна. Одоо ерөөсөө тэгж нөгөө юу яахгүй байна шүү дээ. Шууд одоо нойлж янз бүр болохгүй. За тэгээд хоёр тал нь одоо ингээд шууд одоо ингээд зэрэгцээд одоо ингээд ирэхээр одоо бид нар чинь бас цалин одоо нөгөө харьцааны цалин гэж бас орж ирдэг давуу талтай юм байгаа. За байршлын үед юм байна. За тэгээд манай одоо эсэх нөхцөл цалин бод харгацлал нь болохоор хамгийн ихний юу нь болохоор одоо тиллер буюу 100 PV-гээд одоо 100 PV-гээс дээш одоо PV-гээр одоо нөхцлөөр орж болно. За хоёр дахь нь болохоор мастер буюу 300 PV түүнээс дээш. За гурав дахь нь менежер буюу 500 PV түүнээс дээш. За шоп менежер болохоор сая PV байгаа. За миний хувьд бол би хүмүүст бол хэлэхдээ Тейлер одоо мастраар бол орчвол болно л доо. Гэхдээ би бол хэрэглэгч нар бол одоо тэгж одоо яг энэ бизнесийг хийх гэж байгаа хүмүүст бол одоо тейлер мастраар ор гэж барагдал хэлтгүүл дээ. Яг энэ бизнес хийх гэж байгаа хүн бол менежер юм уу эсвэл шоп менежерээр орох хэрэгтэй. Яагаад гэхээр одоо цалингийн хувьд ч тэр тий одоо та эхлээд одоо ингээд 500 PV-гээр орсон байхад яах нь манай цалин урамшуул 15% одоо шууд PV-ний одоо 15% бодогддог байгаа. За шоп менежер ч гэсэн бас 15%. За тэгэхээр хүмүүс асуудаг л та энэ менежер шоп менежер хоёрын одоо заавал одоо ялгаа нь юу байгаа юм бэ? 500-аар нь л орчих л доо гэх хүмүүс яриад идэг байхгүй юу? Яг нь та сая PV-гээр орох юм бол та насан туршдаа 40-60% амьдралтай бараагаа авах эрх үүснэ гэж хэлдэг. Ийм давуу талтай. За тэгээд мэдээж манайхан чи ийм штэ. Би ингээд өөрөө ингээд одоо нэг 200-аар ч юм уу 300-аар ч юм уу 100-аар орчоод тэг хүнийг чи сая PV-гээр ор гэд хэлээд иж бас болохгүй. Тэ хүмүүс чи асуудаг байхгүй. Чи өөрөө хідээр орсон яасан ингээл асууж штэ. Тэгэхээр чин би 300-аар орсон гэл хэр чинь сонин. Тэгэхээр би саяар орсон, би шопоор орсон гэхээр хүмүүс тэгвэл би ч гэсэн шопоор орё гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө даган дуред гэдэг чинь яг эндээс эхлэе шүү дээ бас. Яг энэ даган дуред бизнес ахгүй юу? Ийм байгаа. За тэгээ шопоор орох давуу тал бол маш их байгаа л да. Ягаад гэвэл хурдан хугацаанд бас амжилтанд хүрнэ, хурдан хугацаанд цалинд хүрнэ тий бас ийм байгаа. Яг уу 300-аар ороод бас ингээд доошоогоо бас ингээд цуулаад бас нөгөө өөрийнхөө юу цолыг бас нэмэгдүүлэх бас маркетинг бол бас байгаа. За манай маркетингийн одоо давуу тал. За хамгийн нэгдүгээр итгэвчил. За итгэвчил гэдэг юм бол манай компанид бол огт байдаггүй. Энэ бол маш гоё. Би бол урд нь бол дандаа итгэвчилтэй одоо энэ компаниуд ажиллаж байсан байгаа байхгүй юу? Одоо миний урд нь ажиллаж байсан компани бол одоо сартаа эхлээд бол 50 евро гэжсэн. Тэгээ сүүлдээ 100 евро болсон. Тэгээд сар болгон 100 евро хийжээж би цалингаа авдаг. Ийм байгаа. За тэгээд галбаарчлагдсан манай компани. За зарим компаниуд Итоми гэдэг галбаарчлагдсан гэж яриа л идэг. Яг одоо яг ингээ ачир дээр яах юм бол одоо яг галбаарчлагдсан компани мөн үү гэдээ яхаар биш байдаг. Яагаад тэгэхээр
глобалчлагдсан гэдэг маань одоо мэдээж олон улсад ажиллах хэрэгтэй тий. Олон улсад одоо жишээ нь одоо манай Америкийн нэгдсэн улсын баг ажиллаж байгаа шүү дээ. Одоо тэр багийн маань одоо оноо PV над дээр ингээ бодогдоод цалин болгоо ордог. Бусад компаниуд бол ерөөсөө тэгж цалин болж ордоггүй. Ерөөсөө зүгээр тухайн компани өөртөө л тэр юуг ашигладаг байгаа. Тэгэхээр энэ талаараа маш илүү одоо давуу талтай гэж хэлж болно. Тий. Одоо дэлхийн 12 орнд орсон байгаа шүү дээ. Одоо манайх дэлхийн 12 орнд одоо тэгээ цаашдаа зөндөө олон орнууд орно. Тэгээ бид нар олон 26 улсад шүү. 26 улсад тий. 26 улсад орсон байгаа. Тэгэхээр одоо цааш бид нэр одоо олон улсад ингээ багаа задлаад ингээ ажиллахад бол маш гоё. Одоо илүү давуу талтай. За тэгээд гуравт нь болохоор их гартал хязгааргүй хадгалагдана гэд би түрүү ярьжсэн тий. Тэгэхээр энэ бол бас манай маркетингийн маш давуу тал байгаа. Бусад компаниуд бол шууд нойллол одоо бид тэр циклээр хязгаарсан бинар дээр ажиллаж байхдаа шууд нойллол дахиад шинээр эхэлдэг байсан. Тийм. За ийм байгаа. За тэгээд ерөнхий мод маань одоо ингээд зургаар ингээ харуулах юм бол тий. Ингэж одоо харагдаж байгаа. Доошогоо ингэж хоёрсан бинараар ингэж харагдана. За ингээд шатлсан одоо олон үеээр бас харагдана. Ийм. За цол буурахгүй манайх. Яг тэгвэл итэвжил гэдэг юм байхгүй. Тэгээд цол бол ерөөсө буурахгүй. Нэг одоо та эмералд тосон бол эмералдаараа л тий. Нэг одоо даймонд тосон бол диаманд дээр л байж гэсэн үг. Тэгээд цол бол буурахгүй маш давуу тал байгаа. Бас за шууд урилгын худалдаа авалт бүрээс цалинжин. Та одоо хичнээн ч хүн өрсөн байж болно шүү дээ тий. Тэр болгоноос та тэр хүмүүс чи одоо ингээл худалдаа авалт хийгээл ахаар одоо та зүгээр хэрэглэгч оруулж болно шүү дээ тий. Хэрэглэгч оруулж болно. Тэгээд тэр хүмүүс чи ингээл тасан турштай худалдаа авалт хийгээд ахаар танд одоо тэр болгоноос PV-нээс цалин орж идэг юм байна. За шок менежер 40-60% авах хэрэгтэй. За бусад компанид ерөөсөө ийм юу байдаггүй шүү дээ. Ерөөсөө одоо зүгээр л анх авсан одоо үнээрээ л тэр хүмүүс ингээл бараагаа авал байд юм лээ. Тэгэхэд бол манайх бол ингээл гоё 40-60% болцсон тий. Бүр ингээд бид нэр тэр гоё юу бидэлдэг. Тий. Орлого бас хязгааргүй. Орлого. За бусад компаниуд болохоор 100 саяас илүү 50 саяас илүү авахгүй гэж ярьдаг аахгүй юу? Тэгэхээр манайх болохоор яах вэ гэхээр хамаагүй хязгааргүй аав. Одоо манай Crown сартаа 150 сая вон авчи тий. Тэгэхээр орлого бол хязгааргүй. Энэ бас маш давуу тал байгаа. За аватар. За аватар гэдэг энэ систем бол ямар ч компанид та байхгүй шин. Өстой сонсоогүй одоо бусад компани одоо лидерүүд бол мэдхгүй тий. Одоо энийг л сонсоод бол бас ямар гоё юм бэ л гин. Аватар систем бол үнэхээр гайхамшигтай. Одоо нөгөө өөрийгөө хувилах систем байгаа шүү дээ. Өөрийгөө хувилах гэсэн үг. За энэ яаж яад юм бэ гэхээр энэ аватар систем маань биднэрт одоо 100% одоо цалин өгдгөөс одоо 90% нь биднэрт шууд одоо бидлэн одоо бидний данс руу воноор одоо бодогдоод одоо Монгол данс руу 2 дахин бодогдоод орчдөг. Тэгээ 10% нь болохоор майлс оноо гэж цуглардаг байгаа. Майлс оноо. Энэ баг дэмжих систем гэсэн үг. Энэ майлс оноо маань одоо баг дэмжих систем аватар одоо энэ оноо болж ирдэг. Тэгээ энэ майлс оноо маань ингээд хоригдлогцоор байгаа. Одоо бид нар энэ майлс оноогоор яах нь одоо аватар болгож болох байх юм биш. Тэгээ аватар болгож болно. Тий. За тэгээд юуны гишүүний үнээр бас бүтээгдэхүүн аавна тий. Гишүүний үнээр авахаар бидний PV оноо нэгдэн гэсэн үг шүү дээ. PV оноо. Тэгээд хамгийн одоо баг гарталтаа яах нь одоо багаа дэмжээ одоо PV одоо сая PV-ээр ч юм уу одоо ингээд одоо худалдаа авалт хийх юм ээ. Аватар маань ийм байгаа. За цол ахих хамгаалахад бол хэлбэр манайх. Цол ахих хамгаалахад хэлбэр тий. Жишээ нь гол гэхэд яах нь хоёр нөхцлөөр одоо хамгаалж байгаа шүү дээ тий.
хоёр нөхцлөөр хамгаалж байгаа тий. Тэрийг л одоо өөрийн урилгын одоо менежерээс дээш цолтой хүн хоёр талын гар чинь нэг байх хэвээр. Хоёр дахь нь болохоор 5 сая PV цуглуулсан байх хэвээр. Дотор гарталтаа бол одоо сүүлийн 3 сарын хугацаанд хийж бас заадаг шүү. Тий. За тэгэл дараагийн цол нь болохоор голд гэл сапер тий. Сапер чи 2 голдор гэл ер нь бол цол хамгаалахтай айгүй амархан. Яг тэгвэл одоо багаар ажиллаж байгаа хүмүүст бол маш хурдан амархан хамгаалахт бол хялбар байгаа. За өрөөбий болоход бол 2 одоо юугээр саперээр болно шүү дээ. Тэгээд манай хүмүүс заримдаа ингэж байгаа шүү дээ. За өрөөбий ингээ хийхэд заавал одоо өөрийн урилгын хүмүүс байх ёстой юу? Тэ? Өрөөбий хийхэд заавал өөрийн урилгын одоо сапер ч юм уу одоо хүн байх ёстой юу гэж асуудаг байхгүй. Тэгэхээр тийм биш ээ. Баг дотор чинь тэ өөрөө чинь одоо багт одоо сапер гэхдээ дотор гар талд чинь бас өөрийн одоо нэг ургийн модон чинь бас хүн байх ёстой л доо. Тэгжээч одоо өрөөбийг хий. Энийг бас хүмүүс аягүй сайн ойлгохгүй байгаа. Сайн ойлгохгүй байгаа. Тийм. За ийм одоо 10 давуу талтай манай маркетинг систем. Тэгээд та бүхэндээ хэлэхэд бид нэр одоо шууд худалдааны 100, интернет мэдээллийн 100, даяарчлалын 100, Азийн 100, хүний одоо хөгжлийн 100, эко бүтээгдэхүүний 100 гэдэг ийм үед бид нар амьдарч байна. Тэгэхээр энэ үед амьдарч байгаа биднэрт одоо энэ ажил маань, энэ компани маань биднэрт маш одоо толгууруулж маш хэрэгтэй. Одоо бидний амьдралыг өөрчилж чадж штэ тий. Тийм. Тэгэхээр одоо таны амжилт, эрүүл их аз жаргал одоо замыг чинь гэрэлтүүлэн чиглүүлнэ манай компани. За энд бол одоо 100% итгэлтэй. Одоо 100-аас ч илүү хувь одоо итгэлтэй байна. Тийм. За тэгээ өнөөдөр миний мэдээллийг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Анх удаа одоо ингээд Zoom орчинд мэдээлэл өглөө. За. Гахалтай байлаа. Бахархмаар байлаа. Тэгээ анх удаа гэхэд бол аргагүй туршлагатай хүний яриаг та нар сонсож байгаа сте. Анх удаа гэхэд авах юм зөндөө тий.